2015 онд Америкийн их сүнс болсон олон нийтийг хуваан талцуулж, иргэдэд эргэлзээ тэнэгэлзээ төрүүлсэн нэгэн хэргийн талаар хүрэхэд бэлдлээ. Ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Энэ түүх 2015 оны 3 дугаар сарын 23-нд Калифорни мужийн Валлехо хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирснээр эхлэх болно. Уг дуудлагыг хийсэн хүн нь Аарон Куин гэх эрэгтэй байсан бөгөөд өнгөрсөн шөнө түүний найз бүсгүй Денис Хаскинс гэгч алга болсон талаар мэдүүлсэн. Хаягийн дагуу Аароны гэрт цагдаа нар ирэхэд Аарон дараах түүхийг тэдэнд ярьжээ. Урд шөнөнд Денис болон Аарон нар шөнө 1 цагийн үед унтахаар орондоо орцгосон ба шөнө дунд 3 цагийн үед Аарон гинэтсэрсэн байна. Тэр нойрон дундаа хүмүүсийн яриаг сонсож байсан ч эхэндээ энэ нь ердөөл зүүд гэж бодож байсан гэсэн юм. Гэвч эдгээр үл мэдэгдэх яриа сонсогцоор байсан тул Аарон гинэтсэрж нүдэ нээсэн байна. Аароныг нүдэ нээхэд тэдэн лүү гарч идэнгийн хурц гэрэл тусаж байсан бөгөөд үнэхээр гэрт нь хүн ороод ирчихсэн байсан гэжээ. Үл таних итгээд сэрцгээгээр энэ бол дээрэм гэж тэдэнд хэлсэн байна. Үүний дараа гэмт итгээд Денисээр Аароны гар хөлийг уйлуулад дараа нь өөрөө бүсгүйн гар хөлийг уйж мөн тэдний хурц гэрэл дасаж амжаагүй байгаа нүдэнд нь хар скотчоор битүүлж наасан усан сэлтийн нүдний шилнүүд зүүлгсэн гэжээ. Ингэж хосуудын хөдлөх харах боломжийг үгүй хийсэн ч Аарон дээрэмчдийн нэг нь усан шумбалтын хувцс өмссөн байгааг анзаарч чадсан гэсэн юм. Өнөөхөө дараа дээрэмчд хосуудыг тус тусад нь өрөөнд салгасан ба зэрэгэлдэх хувцсны өрөөнд Денисийг оруулж байгааг Аарон сонсож байсан бол тун удалгүй өөрийг нь ариун цэврийн өрөөнд оруулсан гэжээ. Аарон ариун цэврийн өрөөнд ганцаараа 2-3 минут болсон гэсэн ба төд удалгүй дээрэмчдийн нэг нь түүн дээр ирэн нэгэн хашгиралтай асуулт асуусан байна. Тэр Аароноос найз бүсгүй Денис нь түүний өмнөх найз бүсгүйтэй төстэй эсхийг асуусан юм. Сандарч твцэн Аарон дээрэмчэнд магадгүй юм тийм юм байна гэж хариулсан бөгөөд өмнөх найз охин болон одооний найз охин Денис нар нь ижил шаргал өстэй царай төрхийн хувьд ч төстөг тэгхэд анзаарсан гэжээ. Энэ хариултын дараа дээрэмчин итгээд хараалд бид буруу мэдээлэл авсан байна гэж уулга алдсан гэсэн юм. Үнэхээр л Денисээс өмнө Ааронд өөр нэгэн найз бүсгүй байсан бөгөөд тэд хоорондоо тун адилхан эмэгтэйчүүд байв. Аарон өмнөх найз бүсгүйтэйгээ маш дотн харилцаатай байсан ч өнөөх бүсгүй нь түүнийг хуурсан гэдг нь тодорхой болж харилцаагаа дуусгасан гэжээ. Өмнөх найз бүсгүй нь Аароны гэрт нь удаан хугацааны турш амьдарсан бөгөөд дээрэмчид түүнийг хулгайлахаар ирсэн мэт сэтгэл төрсөн гэж Аарон ярьсан байна. Тэгэхээр дээрэмчдийн гол зорилго нь өөрсдөө биш гэдгээ мэдэх үедээ тэднийг оролцолгүй үлдээнэ гэж Аарон хэсэг хугацаанд бодоод амьдсан гэсэн юм. Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Дээрэмчид Денис бүсгүйг авч яваад 48 цагийн дотор Аарон тэдний шаардсан зүйлсийг биелүүлэх юм бол бүсгүйг суллна гэж хэлсэн байна. Өнөөхөө дараа дээрэмчид Аароныг зочны өрөөнд оруулаад буудан дээр суулгаж чихвч зүлэхэд тэнд нь Ааронд зориулсан аудио бичлэг бичсэн байж. Уг бичлэгт Аароныг ширээн дээр байх нойрны эмийг уухыг хүссэн ба үгүй бол хүчээр тариа хийж унтуулна гэж сануулсан гэжээ. Аарон эмнүүдийг уусны дараа дээрэмчид түүнд унтаа цэрэгт нь гэрийнхэн шалан дээр улаан скотчоор түүний явж болохгүй газрын хил хязгаарыг тогтоосон байх бол тэд камер залгаад түүнийг ажиглаж байх тул шалан дээрх улаан скотчийг давахгүй ямар нэгэн байдлаар цагдаад мэддэхгүй байхыг хэлсэн байна. Энэ бүх зааварчилгааны дараа Аарон уусан эмнээсээ болоод унтаад өгсөн гэсэн юм. Аароны дараагийн санаж байгаа зүйл гэвэл тэр өдрийн 12 хагасын үед сэрсэн бөгөөд тэр үед нь дээрэмчид болон найз бүсгүй байгаагүй гэжээ. Түүний хажууд хайч тавьсан байсан тул тэр үүгээр гар хөлийн тушаагаа тайлж найз бүсгүй Денисээс нь гадна Аароны ноутбук болон машин байхгүй байгааг тэр төвгүй анзаарсан талаар хэлсэн юм. Харин гар утсаа үзэхэд нь дээрэмчдээс зурс ирсэн байснаа тэд $16,000 өгч найз бүсгүй Денисээ бүрэн бүтэн эргүүлж авах боломжтой талаар бичсэн байж. Аарон уг зурваст хариу өгсөн ч дээрэмчдээс хариу ирээгүй тул тэр өөрийн ахтайгаа холбогдсон гэсэн юм. Тэр тухайн үед яагаад цагдаад биш ахтайгаа эхэлж холбогдсон бэ гэхээр түүний ах холбооны мөрдөх товчонд ажилладаг нэгэн байсан тул эхлэн түүнлүү ярьсан гэжээ. Ахтайгаа удаан хугацааны турш ярьсан эцэст ах нь түүнийг 911 утсан заалгаж дуудлага өгсөн нь хамгийн зөв алхам гэж хэлсэн байна. 911-т дуудлага өгсөний дараа тун удалгүй цагдаа нар түүний гэрт ирсэн бөгөөд тэд хамгийн түрүүнд дээрэмчдийн үлдээсэн гэх камерыг унтраасан юм. Үүний дараа гэр нь аюулгүй байгаа эсхийг шалгаад Аароныг өөрийг нь хилцэн рүү авч явсан байна. Аарон тэнд сая бидний танилцсан бүх зүйлийг ярьж өгсөн ба тэнд бүгд гайхширсан. Түүний үгэнд үл итгэсэн байдалтай сонсож байсан гэжээ. Мэдээч үү дээ, ийм хашгиралтай мэдээлэлээс гадна Аароны үгийг нотлох өөр ямар ч зүйл байхгүй байсан юм. Энэ бүх үнэмшил багтай мэдээллүүдээр нэмээд Аароныг байцааж байсан цагдаа
хосуудыг тэр орой унтахаас өмнө мууталсан гэдгийг олж мэдсэн байна. Аран энэ талаараа тайлбарлахдаа Денис Араныг салаад удаагүй хуучин найз бүсгүүдтэйгээ харилцаж байгааг мэдснээр үл ойлголцол үүссэн гэсэн юм. Цагдаа нар Араныг саатуулж гэрт нь ахин нарийн үзлэг хийхэд хэвсэн дээр нь цусны толб олдож мөн саяхан гэртээ томоохон хэмжээний цэвэрлэгээ хийсэн гэдэг нь тодорхой болох үед Араны хувьд нөхцөл байдал уламд ордож эхэлсэн байна. Араны хэлснээр дээрэмчид нэвтэрсэн цагаас цагдаад мэдэгдэх хүртэл бүтэн 9 цаг өнгөрсөн нь тэднийг энэ хооронд Аран мууталсан байсан найз бүсгүйгээ хөнөөгөөд цогцыг нь нуугаад дараа нь уул мөрөө устгаж гэрээ цэвэрсэн гэж бодоход хүргэж эхэлсэн юм. Мөрдөгчд ч энэ талаараа шууд түнд хэлсэн ба Аран харин өөрийгөө энэ хэрэгт ямар нэгэн хамааралтай гэдгээ үгүйсгэж түүний ярьсан болгон туйлын үнэн гэж хэлж байлаа. Цагдаа нар түүнийг ямар нэг зүйл тэднээс нуугаад байна гэж үзэж эхэлсэн. Араныг полиграфын тестээр үнэн худал хэлж бууг нь шалгасан ч тэнд хүртэл Араныг худлаа ярьж байгаа гэж зааснаар энэ хэргийн номер 1 сэжигтэн нь Аран өөрөө болсон байна. Цагдаа нарын хувьд бүх зүйл тодорхой байсан ч өөрөө үгүйсгэж хүн итгэхэд бэрх түүхээ ярьсаар байгаа Араныг хэрхэн хэргийг нь хүлээлгэх вэ гэж тэд бодож эхэлсэн. Энэ хэргийн учир занглаг олохын тулд Денисийн цогцыг олох нь хамгийн чухал алхам байлаа. Гэвч мөрдлөг хаашаа эргэснээс үл шалтгаалan бүхнийг гайхшруулж тоглоомыг бүрэн өөрчилсөн нэгэн зүйл болсон юм. Энэ нь юу вэ гэхээр хотын нэгэн сонин сэтгүүлч үл мэдгэх нэгнээс аудио бичлэгтэй имэйл хүлээн авлаа. Тухайн аудио бичлэгт нэгэн эмэгтэй урьж байсан бөгөөд дараах агуулгатай байв. Миний нэрийг Денис Хаскинс гэдэг. Би хулгайлагдсан. Гэхдээ одоогоор зүгээр байгаа. Хамгийн анх би Бетани болон түүний ээжтэй хамт тоглолт үзэж байсан. Тэр бол Blink 182 болон Bad Religion хамтлагуудын тоглолт байсан. Мөн өнөөдөр Альпийн нуруунд зорчигч тээврийн онгоц унаж 150 гаруй хүн нас барсан гэснээр уг аудио бичлэг дууссан юм. Хамгийн анх ямар хамтлагийн тоглолт хинтээ хамт үзсэн гэх мэдээлэл нь бол уг эмэгтэй Денис өөрөө мөн гэдгийг илтгэх зориулттай байсан бол Альпийн нуруунд осолцсон онгоцны талаарх мэдээлэл нь уг аудио бичлэг үнэхээр түүнийг хулгайлагдсан дараа өдөр бичигдсэн гэдгийг нотолж байсан байна. Энэ бичлэгт яг Денис байгаа гэдэг нь 100% батлагдсан тодорхой зүйл биш ч гэсэн цагдаа нар Араныг үнэн хэлж байж болох юм гэж бодож эхэлсэн гэжээ. Энэ өдөр Аранд гар утсыг нь буцаан өгсөнд Аран хаалттай байсан утсаа нээсэн байна. Харин тэр үед нь түүнд маш олон дуудлага, зурвас барьцаалагчдаас ирсэн байлаа. Энэ үед цагдаа нар түүнийг гэмт этгээдүүдтэй холбогдохыг хүссэн ч өнөө хэдэнд хариулаагүй. Харин дараагийн өдөр нь энэ хэргийн талаарх бүх төсөөллийг өөрчилсөн бас нэгэн хачирхалтай зүйл боллоо. Уг үйл явдал болсон Валлехо хотоос 500 орчим километрийн зайтай Лос Анжелесийн ойролцоо байх Хантингтон бич гэх хотоос нэгэн дуудлага ирсэн байна. Тус дуудлагыг Денис Хаскинс өөрөө хийсэн юм. Ингэж Денис амьд мэд олдсон бөгөөд түүний хийснээр ийм зүйл болсон гэжээ. 3 дугаар сарын 23-ны шөнө тэр үнэхээр өөрийн найз залуу Араны гэрээс шүн дунд барьцаалагдсан. Гэмт этгээдүүд түүнд нойрны юм уулгаад машины тэвшинт хийгээд аваад явсан талаар хэлсэн юм. Нойрны юмны үйлчлэлээр тэр бүхэл замынхаа турш унтсан байна. Дараа нь бүсгүйг сэрхэд аль хэдийн байшинд оруулав. Орноос гавлсан байсан бөгөөд тухайн байшинд байх хугацаанд хотоос зайдуу бөглүү газар байгаагаа ойлгосон гэж тэр хэлсэн юм. Учир нь гэвэл гадаа нь маш чимээ аниргүй байсан тэгэж бодсон байна. Барьцаалагчид хоёроо байх шиг байсан гэж тэр хэлсэн ч тэдний нэгэнтээ л юм ярьж байсан. Харин нөгөөх нь ийш тийшээ явж байгаа сонсогдохоос биш түүнтэй юм ярьдаггүй. Харагдаг ч үгүй байсан гэсэн юм. Нөгөө гэмт итгээд түүнээс ойр зургийн мэдээлэл асууж лавлаж байсан бөгөөд Денисийн ярианаас тэд Хантингтон бич гэх хотод төрж өссөн гэдгийг нь мэдэн хэд хоногийн дараа Денисийг тийшээ аваачиж орхисон гэжээ. Денисийг мөн л нүдийг нь боож машины тэшинт хийж авч явсан бөгөөд хэдэн цагийн дараа Хантингтон бичд ирж буулгаад 10 тоолоод нүдий боолтоо авч болно гэж хэлсэн байна. Бүсгүйч хэлсэн ёсоор нь 10 тоолоод боолтоо авахд гэмт итгээдүүдийн мөрөнч үгүй алга болсон байж. Денис хаана байгаагаа амархан таньсан гэсэн ба түүний өсөж төрсэн гудамжинд авчран үлдээсэн байсан гэсэн юм. Тухайн газраас нь ээж аавынх нь гэр ойрхон тул Денис тийшээ очиж хаалгыг нь тогсон ч эцэг эх нь охиноо хайхаар амьдарч байсан Валлехо хот руу явсан байсан тул хаалгыг нь хинж тайлаагүй байна. Үүний дараа бүсгүй гудамжаар явж байсан хүний утсыг гуйж 911 залгаснаар цагдаа нар түүнийг ирж авсан юм. Цагдаа нар түүнийг олсон даруйдаа юу болсон талаар нь яриулсан бөгөөд Денис гэмт этгээдүүдийг өөртөө тун ээлдэг харцаж байсан. Өөрийг нь хөнөөхүү гэх асуултанд тийм зүйл хийх шаардлага байхгүй гэж хариулсан. Мөн огт хүчирхийлээгүй. Хүслийнх нь эсрэг ямар нэгэн зүйл хийлгээгүй гэх зүйл хэлсэн нь цагдаа нарыг гайхшруулж байлаа.
Мэдээж түүний ярьсан энэ түүх хачин гэхэд тун хашгиртай сонсогдож байсан юм. Яг яах гэж тэд бүсгүйг хулгайлсан болж таарав. Тэд өөрсдийн нэгсэн $16,000-орч аваагүй байж Денисийг сулсан шүү дээ. Ямар нэг ашиг хонжоо огт хүртээгүй гэсэн үг. Цагдаа нар байтугай хөндлөнгөөс ажиглаж буй жирийн иргэдэгч энэ түүх өнөмшлөхгүй санагдаж байсан гэжээ. Энэ талаараа Валлихо хотын цагдаагийн газарч нуулгүй мэдгэл гаргасан бөгөөд тэд Аарон болон Денис нарыг үүнээс цааш энэ хэргийн хохирогчд юм уу гэрчүүд гэж үзэхгүй байгаагаа хэлсэн юм. Цагдаа нар тэднийг хотын цагдаагийн газрын үнэтэй цаг хором нөөц баялагийг огт үр дүнгүй зүйлд зарцуулахад хүргэсэн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн ба уг хэргийн гол хохирогчд болох нийгмийн жирийн иргэд болон цагдаагийн газрын алба хаагчтай өмнө хосуудыг уучлал хүсэх ёстой. Мөн нотлох баримтууд нэмж олдох юм бол тэднийг шүүхийн өмнө хариуцлага татах болно гэж мэдэгдсэн байна. Уг мэдэгдэл нь хотын цагдаагийн газар хосуудын мэдүүлэг ярьсан түүхэнд огт итгэхгүй байгааг шууд илэрхийлж байлаа. Тэд нэмээд анхнаасаа ноён Аарон Куиний хэлсэн зүйлс огт үнэмшлэхүйн дээр шалгах нотлох ямар ч боломжгүй зүйлс ярьж байсан гэжээ. Зөвхөн цагдаагийн газрын зүгээс биш, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдч Денисийг олдсны дараагаас хосуудыг буруутгаж эхэлсэн юм. Тэд энэ түүхийг 2014 онд Дэвид Финчерийн найруулсан Gone Girl гэх кинотой зүүрлэж, тун ижил төстэй зүйлс байгааг онцолж байсан байна. Зарим нэгэн зөвхөн үйл явдал нь биш, Денисийг гол дүрийн эмэгтэйтэй гадаад байдлаар аш төстэй байгааг хэлж байлаа. Уг кинонд гарах түүх адил нэртэй номноос сэдвэлсэн зохиомл түүх бөгөөд гол дүрийн эмэгтэй өөрийгөө алга болсон мэт зохион байгуулж, хэрхэн нөхрөө чадаж буй тухай гардаг юм. Цагдаагийн газраас тэдэнд ямар ч зоригтой байсан бай. Хэн нэгэн нь үннээ хэлж, урамчаар зохион байгуулсан жинхнээсээ ийм зүйл огт болоогүй талаараа хэлэх юм бол хэргийг шүүхийн төвшөнд хүрэхгүй шийдэж болно гэж тохироо санал болгосон ч тэд өөрсдийнхөө байр суурийг өөрчлөөс татгалзаж байсан байна. Гэвч энэ бүгдийн дараа энэ хэрэгт бас нэгэн хачирхлаа зүйл боллоо. Хотын нэгэн сонины газарт үл мэдэгдэх нэгнээс имэйл ирсэн юм. Тухайн имэйлд дараах зүйлсийг бичсэн байжээ. Би хатагтай Хоскинсыг барьцаалсан бүлэг этгээдүүдийн өмнөөс энэ захидлыг бичиж байна. Биднийг та нар хулгайч гэж нэрлэж байгаа бах. Гэхдээ бид өөрсдөө тэгж үзэхгүй байгаа. Манай бүлэглийнхэн 2-оос их, 8-аас цөөхөн гишүүнтэй. Хатагтай Денис Хаскинсыг бид барьцаалсан. Бид түүнийг хулгайлсан гэдгээ нотолж чадна. Гэхдээ өөрсдөө барьж өгөх огт бодолгүй гэдгээ дуулгая. Энэ захиа илгээсэн үйлдэл нь бидний хувьд тун эрсдэлтэй байж болох ч Денис Хаскинс шиг хүн ахин хохирогч болоод байгааг хараад сууж чадсангүй тул үүнийг бичиж байна. Уг хэрэг болдог шөнийн хүртэл бид хатагтай Хаскинсийн талаар огт мэддэггүй байсан. Бид тэр шөнө Аараны хуучин найз бүсгүүтэй таарна гэж бодож байсныгаа хүлээн зөвшөөрч байна. Үнэн хэрэгтээ бид хэнийг ч хохироохыг хүсээгүй. Сайхныг болтол энэ бүгд бидэнд яг л ямар нэгэн тоглоом тоглож буй мэт адал явдалтай сонирхолтой байлаа. Бид өөрсдөө яг л Ocean 11 киноны гол дүрүүч шиг санаж хүмүүсээс тэдэнд илүүцсэн хэрэггүй зүйлсийг л хулгайлан авдаг. Джентльмен гэмт хэрэгтнүүд болчихсноор төсөөлж байсан юм. Денис Хаскинсыг гүтгүүлэн ямар амаргүй байдалд байгааг ойлгох үед л бид юу хийчихсэн гэдгээ ойлгон гимшиж өөрсдөө адгийн новчнуудаар мэдэрч байна. Хэдий бидэнд өөрсдөө барьж өгөн хэрэгээ хүлэн шорон цуух зүрх зориг байхгүй байгаа ч гэсэн бид үнэхээр сайн хүний амьдралд нуран унаж байгааг хараад зүгээр суух бодолгүй байгаагаа мэдэгдэж байна гэжээ. Өнөөс хойш 2 хоногийн дараа цагдаагийн газарт мөн л захиа ирсэн нь өнөөх барьцаалагчдаас гэж байсан юм. Тус захианд Валлихо хотын цагдаагийн газарт хатагтай Денис Хаскинсаас уучлал хүсэх нэг өдөр өгье. Уучлал хүсэхдээ бидний буруу байсан гэх юм уу? Ийм утга илэрхийлэх үг заавал ашиглах хэрэгтэй. Энэ мөн ямар нэгэн давхар далд байдлаар Денисийг буруутгасан зүйл илэрхийлээгүй. Яг тодорхой уучлал гуйж, чин сэтгэлээсээ гимжсэн байх ёстой. Хэрв үүнийг биелүүлэхгүй бол бид арга хэмжээ авахаас өөр замгүй. Гэхдээ энэ нь ахин хин нэг барьцаалах гэсэн үг биш. Өөр зүйл байх болно. Хэрвээ уучлал гуйхгүй бол бид маргаашнаас нь энэ ажиллагаагаа эхлүүлнэ гэдгийг санах тун. Үгүй ээ, бид хин нэгнийг хохирох гээгүй. Гэхдээ энэ нь хотын цагдаагийн газрыг харамсуулах зүйл байх болно. Та бүгдийг хатагтай Хаскинсаас уучлал хүсэж зөв шийдвэр гаргана гэж найдаж байна. Гэсэн бай. Мэдээж хэрэг цагдаагийн газраас ямар ч уучлал хүсэх зүйл хийгээгүй. Энэ занл хэлд сүрдүүлсэн захидлууд араараасаа ирэхэд хүргэсэн ч бодит байдал дээр юу ч болоогүй бөгөөд хоосон сүрдүүлгүүдээс өөр зүйл биш байлаа. Цагдаагийн газарт болон хэвлэл мэдээллийн байгууллагт ирж байсан бүх имэйлүүд нууцлал өндөртэй сервисэд илгээгдсэн байсан тул цагдаа нар захидлын эзнийг олж тогтоож чадаагүй. Хэдий эзнийг нь яг тогтоож чадаагүй ч хэний ашиг сонирхолд нийцэх захидлууд байсан нь бүгдэд тодорхой байсан тул
Денис Хаскинс болон Аран Куин нарыг өөрсдөө хамгаалж эдгээрийг зохион байгуулж өгнө гэж үзсэн байна. Энэ бүгдийн дараа цагдаа нар тэднийг хуурамч мэдүүлэг өгсөн. Өөрийн алга болох зүйлийг хуурамчаар зохион байгуулсан гэж буруутгасан ба прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байсан юм. Хэдий хууль хүчнийхэн энэ үйлдэлийн цаад учир шалтгааныг нь тайлбарлаагүй ч гэсэн хэвлэл мэдээлэл болон хөндлөнгөөс ажиглагчдын бодлоор тэд нэг бол алдар нэртэй болохыг хүссэн. Нэг бол хоорондоо мууталцсан байсан тул найз бүсгүй нь Араныг хашраахын тулд кинон дээр гардаг шиг ийм зүйл зохион байгуулсан гэж таамаг дэвшүүлцгээж байлаа. Гэвч үүгээр энэ хэргийн хачгалтай гинтийн зүйлс дуусаагүй байсан юм. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Калифорни мужийн Дублин гэх жижиг хотод гэмт итгэхэд нэгэн айл руу нэвтэрсэн хэрэг гарсан байна. 60 настай Чан Йен гэх нэгний гэрт гэмт итгэхэд шөнийн цагаар нэвтэрч гэрийн эзнийг газарт хэвтгэхийг тушаасан ч хохирогч эхнэртэйгээ хамт байсан ба урдаас нь тэд эсэргүүцэл үзүүлсэн юм. Чан Йен дээрэмчинтэй ноцолдож байх хооронд эхнэр нь 911 дуудлага өгсөн байна. Дуудлага өгсөн даруйд гэмт итгээд тэднийхээс зугтан гарсан ба ирсэн цагдаа нар гэмт итгээдийг олоогүйж түүний гар утсыг хохирогчдын гэрээс олсон юм. Гэмт итгээд Чан Йентэй тэмцэлдэж байх үедээ уцаа унгаасан болж таарсан байна. Гар утасны эзнийг цагдаа нар хялбархан олж тогтоосон бөгөөд тэр Мэтью Мюллер гэх нэгэн байж маргааш нь гэхэд Мэтьюгийн гэрт нэгжлэг хийсэн цагдаа нар тун хашгилаа зүйл олсон юм. Түүний гэрээс хар өнгөтэй цанын баг, улаан скотч, нүдийг нь хар лентээр наасан усны нүдний шил, их хэмжээний нойрсуулагч юм, гарч идэн бэхэлсэн тоглоомон гар буу, мөн хүн шиг хэмжээтэй хүүхэлдэй гэх мэт с ิจ бүхий зүйлс олсон байна. Мөн гэрийнх нь гадна хулгайд алдагдсан гэж бүртгүүлсэн цагаан өнгийн Мустанг машин байсан бөгөөд машины GPS төхөөрөмж түүнийг саяхан Хантингтон Бич хот буюу барьцаалагч итгэхэд Денисийг буулгаж орхисон хотод очсныг батлах мэдээлэл зэрэг олцсон юм. Эдгээрээс гадна Мэтьюгийн гэрт Денисийг алга болох үед хамт алга болсон Араны ноутбук олцсноос гадна хамгийн чухал нь нэгэн эмэгтэй хүний туг ус олцсон бөгөөд ДНХ-гийн шинжилгээгээр Денисийн ус гэдэг нь тогтогдсон явдал байв. Тэгэхээр Чаны гэрт дайран орсон Мэтью Мюллер гэгч хэн байсан бэ гэх асуулт гарч ирж байна. Мэтью Жирэнлиг сургуулийн багш нарын гэр бүл төрж өсчээ. Тэр хүүхэд насндаа тун амжилттай, сурлага сайтай сурагч байсан бөгөөд хожим төгсөөд цэрэгт явж алба хаасан байна. Цэргийн албаны дараа тэр хуулийн сургуульд элсэн амжилттай төгссөн ба Прагд аялж яваад нэгэн эмэгтэйтэй танилцж гэр бүл болсон юм. Үүний дараа залуу гэр бүл Бостонд нүүн ирээд Мэтью тентхийн хуулийн сургуульд багшилж байсан гэжээ. 2008 онд Мэтьюд гэнэт сэтгцэн эмгэг онцлогдсон бөгөөд эмч түнд эм уухыг зөвлөсөн ч тэр эм уухыг хүсэхгүй байсан байна. Үүнээсээ хэдэн жилийн дараа Мэтью гэр бүлийн хамт Калифорнид нүүн ирж хувийн хуулийн байгууллагт ажилд орсон юм. Тэр дараагийн жилүүдэд ч гэсэн эм уух ёстойгоо уухгүй байсан нь түүний сэтгцэн асуудлыг баг багаар улам хүндрүүлж байсан байна. Мэтью толгойдоо хий зүйл сонсож эхэлсэн гэсэн ба өдөр ирэх бүр хурцтаж буй сэтгцэн эмгэгээс нь болж эхнэр нь салан явжээ. Үүнээс нь тун удалгүй ажлаас нь хүртэл түүнийг хаснаар амьдрал нь тэрчигтэй уруутгах талдаа орсон байна. Цагдаа нар шалгалтын явцад Мэтьюг хэд хэдэн илрээгүй хэрэгтэй холбоотой гэдгийг олж тогтоосон юм. Тэр яг Араных руу нэвтэрдэг шиг айлууд руу нэвтэрч эд зүйлийг нь хулгайлахаас гадна ганц нэгээрээ байсан эмэгтэйчүүдийг хөвчрхэж байсан байна. Ингээд 2015 онд хэд хэдэн илрээгүй хэргийн эзэн Мэтью Аран болон Денисийн амьдарч байсан Валехо хот руу нүүсэн гэдэг нь тогтогдсон юм. Мэтьюгийн түрээсэлж байсан байр нь Араныхтай ойрхон байсан ба тэр Араны хуучин найз бүсгүйг анзаарч нүдэлсэн байх гэж цагдаа нар хожим үзсэн байна. Харин Мэтьюг тэдний гэрт нь нэвтрэх үеэр Аран аль хэдийн ойролцоо эмэгтэйгээр найз бүсгүйгээс олчихсан байжээ. Мэтью өөрийнх нь зорж ирсэн эмэгтэй биш гэдгийг мэдсэн ч мөнгө нэхэхээр Денисийг барьцаасан юм. Харин мөнгө олдохгүйг мэдсэн даруйдаа түүнийг суллан явуулсан байна. Мэтью Денисийг барьцаалж байхдаа 2 ч удаа хүчрхийлсэн гэдгээ цагдаа нарт өөрөө хэлсэн бөгөөд хэдий үүний өмнө Денис бага насндаа хүнд хүчрхийлүүлж байснаа хэлж энэ нь түүнийг өрөвдөх шалтгаан болно гэж бодсон ч Мэтьюг энэ зогсоогоогүй гэжээ. Денис анх суллагдсан даруйдаа цагдаа нарт өөрийгөө хүчрхийлүүлсэн талаараа хэлээгүй нь Мэтью түнд уг үйл явдлаа бичиж авсан тул цагдаа нарт хэлбэл олон нийтэд тараана гэж сүрдүүлснээр болсон байна. Гэвч Денис энэ талаараа удаан нуугаагүй ба өөрийг нь хүчрхийлсэн талаар цагдаад мэдгдсэн ч тэд тухайн үед Денисийг хүчрхийлүүлсэн байтугай огт хулгайлагдаагүй. Худлаа ярьж буй гэж бүрэн итгэж байсан тул үүслэг шинжилгээч хийгээгүй. Хэдий Мэтью уг хэргийг ганцаараа үйлцсэн гэж байгаач Аран болон Денис нар анх яагаад
Хоёулаа гэмт этгээдүүдийг нэг биш олон хүн байсан гэж мэдүүлж байсан бэ гэх асуулт гарч ирж байгаа. Учир нь гэвэл Мэтьюгийн гэрээс олдсон хүн шиг хэмжээтэй хүүхэлдэн болон тэр дуу хураагуур дээр өөр хин нэгний ярьж буй бичлэгийг бичсэн байсан ба энэ бүгд нь хоёр болон түүнээс олон хүн байгаа мэт сэтгэл төрүүлсэн байх боломжтой гэжээ. Энэ бүгдийн эцэст Мэтью Мюллер Чан Йений гэрт нэвтэрсэн гэдгээрээ 10 жил, Денисийг хулгайсан гэдгээрээ 40 жил, мөн түүнийг хүчрхийлсэн гэдгээрээ 30 жилийн ял буюу нийтдээ 80 жилийн ял шүүхээс сонссон байна. Тэр одоогийн байдлаар шоронгийн эмнэлэгт сэтгцээ эмчлүүлж байгаа гэжээ. Денис болон R1-ыг өөрсдөг нь буруутгаж, хэрэгт зэжиглэж байсан Валлихо хотын цагдаа нар энэ хэргийн дараа тэднээс уушлал хүсэхгүй байсан бөгөөд ямар нэг шалтгаанаар хойшлуулж бултаж байсан гэсэн юм. Гэвч хотын цагдаагийн газрын дарга солигдсны дараа албан ёсоор тэднээс уушлал хүссэн байна. 2016 онд хосууд Валлихо хотыг болон хотын цагдаагийн газрын эсрэг иргэний шүүхэд гомдол гаргасан ба хотын захиргаа хосуудад 2.5 сая долларын нөхөн төлбөр олгох ёстой гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан юм. Барьцаалагдсан хэрэг болсноос жилийн дараа буюу 2016 оны 3 дугаар сард Аран болон Денис нар гэрэлсэн байна. 2020 онд тэд охинтой болсон бол саяхан буюу 2022 оны 10 сард тэд хоёр дахь хүүхдээ үлгээдэн авсан гэжээ. Өнөөдрийн хүргэсэн хэрэг буюу гэмт хэргийн хохирогчид анхнаасаа өөрсдөө гэмт хэрэгтнүүд мэт хардагдаж, шалгагдаж байсан хэрэг энхүү харьцангуй аз жаргалтайгаар төгсөж байна. Та бүхэн өөрсдийн сэтгэлдээ хуваалцаарай. Удахгүй илүү сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяр таа.